Сайн байцгаана уу? Лиза болоод хүзрийн мэрэг YouTube сувгаараа мэдчилж байна. За өнөөдрийн сэдэв бол мэдээж 7 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг үүсгэх болно. За хамгийн түрүүлээд эхлээд 7 дугаар сард сахиусууд юу гэж хэлж байна? Сахиусуудын зөвлөгөө болон эрүүл мэндийг харна. Дараа нь ажил карьер, хайр дурлал, мөнгө санхүү гэдгийг бүгдийн детальчж харах болно. За энэ намайг үздэг хүмүүс минь бол ер нь бүгдээрээ мэдж байгаа да тий. Би хайр дурлал дээр single хостой гэдэл ер нь бол бүгдийг нэм детальчж үздэг байгаа. Тэгээд анх удаа үзэж байгаа хүмүүс минь байвал манай YouTube сувг тавтай морил 7 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг оруулах болно. За өнөөдөр бол эхлээд сахиусуудын зөвлөгөө болон эрүүл мэнд 7 дугаар сар таны эрүүл мэндийн ерөнхий төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харна. Дараа нь бид нар хайр дурлал болон мөнгө санхүү, ажил карьер гих мэтчлэнгээр дистаралаараа уламжлаараа үзээд явчих нь байна гэсэн. За тэгээд уламжлал ёсороо эдгээр 3 чулуунуудаас сонголтоо хийх болно. За тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд бас заримдаа нэг сөрөг комментүүд ирдэг лээ. Гэхдээ тэр нь одоо бусдынхан бичсэн комментиг шүүмжилж доор бичих ч юм уу тиймэрхүү юм байдаг. За тийм үйлдэл бити хийгээрэй гэж хүсье. Миний ураа бол сошиал соёлтой оролцъё гэдэг ураатай гамаа. Тэгээд дээрэс нь онлайн дэлгүүрийн маань линкүүд бас надтай холбогдох хаяг Facebook болон пэйж, Instagram хаягуд маань description box дээр байрлах болно. Бас миний онлайн дэлгүүрийн линк бас байрлах болно. За ихэнд бол хүзэр, байгалийн чулуу, орд ордны ээлтэй чулуу, буувч гэдэл сахиусууд буглан хамгаалалтын зан үйлд хийрлэх ургамал гэл янз янзын сонирхолтой зөвлөдүүдийг болон мөн та нарт хэрэгтэй зөвлөдүүдийг миний дэлгүүрээс олж харах боломжтой байгаа юм. Тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд олон юм нуушаад явах уу? 7 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. За тэгэхээр эдгээр 3 чулуунаас сонголтоо хийн. Би дандаа хэлдэгтэй. Бити их юм бодож хямраарэ. Хэдэн секунд ч юм уу эсвэл бичлэгээ зогсоож аваад бодож байгаа. Тэгээд хамгийн их таалагдсан чулуун дээрээ сонголтоо хийгээрэй гэж зөвлөе. 1 дугаар нь 2 дугаар 3 дугаар гурлаа ижилхэн төрлийн чулуу. Гэхдээ хэлбэр хэмжээ нь өөр. Үүгээрээ содон гэсэн үг. Тийм болохоор яг бодож аваад хамгийн их татагдаж байгаа чулуунаас сонголтоо хийгээрэй. Эхлэх цаг болон минутыг бас description box доор байрлуулах болно. Тэндээс бас хараад явчих боломжтой байгаамаа. За 1 дугаар 2 дугаар 3 дугаар. За гүнзгий амьсаа авч аваад бүгдээрээ сонголтоо хийж эхлээрэй. Тэгээд 7 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. За 1 дугаараас эхлэе. За 1 дугаар сонгосон хүмүүс маань таараад уншлах тавтай морил. Magic's alive in your life. What you need to be successful. Эд шид бол чиний амьдралд байгаа зүйлээ. Эд шид бол чиний амьдралд амьд байгаа зүйл юм шүү. What you need to be successful will manifest. Чиний одоо хүсэж байгаа хэрэгтэй амжилтыг бол чи одоо өөрөө манифест хийж буюу өөрөө биелүүлж чаднаа. Хэрв чи өөртөө итгэж байвал чи хийж чаднаа гэж байна. Ерөнхийдөө сахиусуудын зөвлөгөө маань хэлэхэд бол чи тэ хүсэж байгаа эд шидтэй хүч чадал бол амьдралд чинь бодит утгаараа байдгиймаа гэж хэлээд байна. Ганцхан чи юу хүсэж байна, юунд амжилттай байхыг хүсэж байна, юу чамд хэрэгтэй байна гэдгийг манифест хий тэ. Тэгээд эндээ чи хэрэг итгэж байх юм бол чи хийж чадна. Энэ одоо чиний хүсэж байгаа зүйл чинь биелэх болно гэж сахиусан тэнгэрүүд маань зөвлөж байна. Сүнслэг орчин болон сүнслэг амьдрал болон эд шидтэй бурханлаг зүйлс та нар маань итгэж хүсэж мөрөөдөд үүнийхэн төлөө зүтгэх юм бол ер нь бол бодож байгаа зүйлдээ бүгдэнд нь хүрч чаднаа, чи хийж чаднаа гэж
зөвлөж байна. За тэгэхээр 7 дугаар сард энэ хүү санхүүсүүдийн зөвлөгөөг та нар минь тодорхой хэмжээгээр толгойдоо хийгээд аваасаа гэж хүсэж байна. За эрүүл мэндийн хувьд ямар хөө байх вэ гэдгийг харъя. 5 дугаар сарын хувьд бол бие мах бодийн эрүүл мэнд гэхээс илүү сэтгэл зүйн хувьд асуудалтай байна гэсэн үг. Одоо юу гэхээр одоо би физиологийн эрүүл мэнд бол хэвийн харагдаж байна. Зөвхөн одоо чамд маш их санаа зовоосон зүйлүүд, стресс, нойргуудал, дарамт гээд тиймэрхүү зүйлүүд бол сэтгэл зүйн хувьд бол үүсгэн байна. Тэгэхээр бас сэтгэл зүй болоод одоо байн хүн хямардаг, сэтгэлээр ундаг, гутардаг ч юм уу хэцүү байгаадах юм бол энэ мэдээж сэтгэлийн одоо өвчлөл чинь бие физиологтой нөлөөлдгөө гэдгийг анхаараарай. Тийм болохоор аль болохын альва зүйл сэтгэлээр унахгүй хүчтэй байхыг хичээж өөртөө ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаа сайжруулах болно те. Ялахгүй зүйлд санаа их чилэхгүй илүү амар амгалан тайван байхыг хичээгээрэй гэж зөвлөж байна. Тэгэхгүй бол хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан болохоор бие сэтгэл хоёр холбоотой байдаг гэсэн. За тийм болохоор стресс ихтэйгээс болоод ерөөхдөө 5 дахь сард өвчлөх хандлагатай байна гэсэн. Ямар нэгэн байдлаар зарим өөр чинь өвчин ороож болно гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрэн дээр анхаараарай. За тэгээд ерөөхдөө сэтгэл санааны хувьд бол стресстэй асуудалтай байх болохоос биш 7 дугаар сарда би физиологийн хувьд бол ерөөхдөө гайгүй харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд бол за юм байна. За тэгэхээр хайр дурлалаас эхлэе те. Найз маань надад ийм миний нэг сайн найз маань ийм оракл хүчээр өгсөн. Би ер нь бол их оракл хүчрийг бол хэрэглэдэггүй. Яагаад хэрэглэдэг вэ гэхээр яг хаяал хэрэглэлтэй. Тарот хүчрийг илүү ойлгоход тус болдог. Болох журмаар юу нь бол тарот мэрэг хит хүмүүс нь оракл хүчрийг ашигладаг. Тэгэхээр хитрхи хэрэг хэмжээгээр оракл хүчрэг хэрэгжилж байна. Тэр хэмжээгээр тухайн тарот хийдэг хүмүүсийн чадварыг мэдэх боломжтой гэсэн үг ээ. За тэгээ ер нь бол их тийм амар оракл хүчээр хэрэгэлдэг. Гэтэ энэ бол надад ийм мөнгө санхүү карьер дээр айгу таалагдсан. Энэ оракл хүчрийг биелүүлсэн байна. Тэгэхээр үүнийг би мөнгө санхүү ажил карьер дээр ашиглая гэж бодлоо. За тэгэхээр 7 дугаар сард нэг дугаараас сонгосон хүмүүсийн мэн хайр дурлал ямар хөө байх вэ гэдгийг харъя. За эхлээд синглчүүдээс эхлэе. Синглчүүд мэн 7 дугаар сард ямар нэгэн байдлаар хайр дурлал шинэ эерэг өөрчлөлт орох нь уу гэдгийг харъя. За 7 дугаар сард синглчүүд маш шинэ хайр дурлалтай учрах нэ гэсэн. Учрах нэ. Ерөнхийдөө бол өмнө нь одоо хэдэн сарын өмнөж байж магадгүй хизээч байж магадгүй чиний нэлээд итгэл найдвараа хүлээж байсан болж бүтэх байх гэсэн хосын харилцаа нь талаар болоод тодорхой хэмжээгээр ямар нэг асуудал үүссэн. Нэг бол чамааг хос чинь найз залуучин ч юм уу нөхөр чинь те чамааг орхиж явахаар шийдсэн болохоор чиний аргагүй хэрхэнд харилцаанаасаа болсон. Эсвэл ихэнхдээ бол өмнөх байсан чиний харилцаа бол токсик байсан ч юм уу болж бүтэхгүй болохоор за ерөөсөө урагшаага харж амьдрий. Одоо өмнөх бүх зүйлээ ардаа үлдээе гэсэн шийдвэрт хүрээд хэсэг сингл явсан хүмүүс маань энэ сартаа бол одоо хангалттай удаан сингл явжээ. Тодорхой хэмжээгээр шинэ хайр дурлалтай очих нэ гэсэн романтик хосын харилцаатай болох хүнтэйгээ учрах нь байна. За тэгвэл би ам гарч чадахгүй магадгүй энэ хүн энэ сартаа та нар маань синглчүүд маань soulmate буюу заяаныхаа нийтлэлтэйгээ учирч магадгүй. Азтай бол заяаныхаа нийтлэлтэйгээ учирна. Үгүй бол тодорхой хэмжээний нэлээд тогтвортой ч юм уу удаан хугацаанд романтик харилцаатай байх хүнтэйгээ учрах боломж үүсэх нэ гэсэн.
Өмнө нь бол ерөөхдөө бол бас дээрс нь бас ганц бие авах шалтгаан бас хамаг амьдралынхаа ачааг нуруунд дээрээ үүрдэг байсан байж болно те. Ажил төрөл ихтэй ийш тийшээ явдаг ч юм уу, хайр дурлалтай мантаагаас гадна ганц бие болоод нэг хэсэг хугацаа өнгөрөөд ер нь бол нэг тийм хайр дурлалын тал дээр юм догтлохооч болцсон байсан байж болно. Жишээ нь сингл нэг хэсэгтээ яваа ер нь бол ингээл өмнөх шиг дахиад хүнтэй уулзлаач дараагийн хүн маань өмнөх хүнээс ялгаагүйч байх юм билүү дээ. Тийм болохоор ерөөхдөө нэг хэсэгтээ зүрх сэтгэлээ ардаа үлдээгээд амьдрал руу, амжилт руу тий урагшаа харж амьдрья гэсэн илүү байр суурьтай. Зарим хүмүүс маань шийдвэр гаргасны улмаас сингл байжээ. Гэхдээ надад сайхан мэдээ шинэ хайр дурлал чамд гарч ирнэ гэсэн үг. Шинэ хайр дурлал байна. Халуухан болцоонууд бол харагдаж байна. Зарим нэг хүмүүсийн маань хувьд бол 20-30%. За дээд тал нь 40% ч юм уу дээ ер нь бол за энийхээ нийтлэлтэйгээ учрах магадлал 7 дугаар сард өндөр байна синглчүүдийн маань хувьд бол. Тэгэхээр гайхалтай мэдээ байна. Бас мэдээж гал халуун харилцаа гэсэн үг. Гал халуун дурлал болцоо таныг хүлээж байна 7 дугаар сард. Шинэ хүн, шинэ учрал. Бүх зүйл шинэ байх болно. За тэгвэл нэг дугаараа сонгосон хүмүүсийн маань 7 дугаар сард хостой хүмүүсийн маань хосын харилцаа ямар хөө байх вэ 7 дугаар сард гэдгийг харъя. За харагдах. За ерөнхийдөө бол 7 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн маань хувьд бол маш их адармаатай сар үргэлжлэнэ. Одоогийн байгаа нөхрөөсөө юм найз залуугаас салах шийдвэрт гараа салах одоо хандлага харагдаж байна гэсэн үг 7 дугаар сард. Яагаад тэгэхээр урт удаан хугацааны турш чамтай хамт байсан хань ижил чинь нөхөр чинь эхнэр чинь найз хүүхэн чинь те юу байдгийг чамайг хуурам ихсний улмаас чивнийг олж мэдсний улмаас хамтарчаа өшөөж чадахгүй нь байна. Тийм учраас харилцаагаа хэцүүч гэсэндээ дуусгаад ганцаараа амьдралыг авч явахаар шийдсэн байна гэсэн. Яагаад тэгэхээр чиний одоо найз залуу чинь юм уу нөхөр чинь одоогийн байгаа хос чинь те ер нь бол өнгөрсөнд бас нэг бус удаа чамд иймэрхүү зүйлийг гаргасан байх хандлагатай гэсэн үг. Одоо нэг бус удаа ч юм өөр эмэгтэй хүнтэй харилцах холбоотой байж уулзаад дараа нь засран гэж амлчаад дахиж нөгөө үйлдэл давтан хийсэн байх. Бас дээрэс нь ганц араар тавилтч биш. За зарим нэг хүмүүсийн өмнөд бас араар тавилт юм уу санаа сэтгэлийн байнга зовоосны улмаас одоогийн байнга хамтрагчаасаа салах шийдвэр түрээд 7 дугаар сард салах бол өөр нэг шалтгаан нь юу вэ гэхээр нөхөрчин ч юм уу те ингээд алкогольны ч юм уу арх дарсны хэрэглэн хитрхи ихсний улмаас юм уу хоёр ойлголцоо болоод ерөөсө таарч тохирхоо болсны улмаас салж байна гэсэн хоёр шалтгаан байна. Зарим хүмүүсийн хувьд бол хурам эхлэлт араар тавилтаас болсон бол зарим хүмүүсийн хувьд бол те нөхөр нь ч юм уу
энэ буруу зуршлаа ерөөсөө хайж чадахгүй улмаас үнээс нь болоод аргаа бараад салах шийдвэрт хүрэх нэ. Зарим хүмүүсийн хувьд бол хоёулаач байж болно. Уудаг ч юм уу ингээд алкоголны хэрэглээтэй чамаа зовоодаг хэрнээ дээрэс нь араач нь тавьдаг ч юм уу те ингээд зовоодаг чамаа үл хүндэлдэг нэлээд токсик нэлээд хортой хэцүү харилцаанаасаа 7 дугаар сард харамслаа 1 дугаараа сонгосон хүмүүсийн минутад хосын харилцаагаа дуусгар болохоор харагдаж байна. Амаргүй шийдвэр байсан эр нөхрөөсөө салж байгаа хүүхдийн эцгээс салж байгаа нийжлээс салах нь чамд амаргүй хэцүү боловч чи үнэхээр энэ хүн засахгүй юм байна. Тэгээ энэ зөв шийдвэр юм а гэсний үндсэн дээр хийх нэ. Яагаад тэгэхээр чи удаан хугацааны турш энэ хүний төвчж хүлээж байсан те. Төвчж байсан энэ хүнд сайжрах байх, би төвчээртэй байх хэрэгтэй, явандаа болох байлгүй, засрах байлгүй гэсэн ер нь бол олон жил ч юм уу тодорхой хэмжээний нэлээд удаан хугацаанд төвчээртэй байсан. Одоо чиний төвчээр чинь энэ 7 дугаар сард алдах нь гэсэн одоо төвчээрийн хязгаарт хүрэх нь байна. Тийм болохоор за хангалттай энэс илүү төвчж чадахгүй гэсний үндсэн дээр хамгийн харамсалтай 7 дугаар сард хостой хүмүүсийн мэнд харилцаа ингээд дуусгар болох нь байна. За тэгтээ би дахин хэлье энэ бол ерөнхий өмчлөг, ерөнхий мэрэг болохоор авах гээхийн ухаанаар хандаарай. Яагад бол чам зориулсан хувьчилт детальчилж үзээгүй мэрэг төлөг те энэ бол entertainment зорилгоор ингэж ерхий мэрэг төлөг хийж байгаа болохоор зарим хүмүүст нэлээд төхөж очдог бол заримд нь 100% таардаг ч юм уу заримд нь баг зэргийн төхөж очих гээд янз янз байдаг шүү гэдгийг анхаар энэ бол ерхий уншлага. За 7 дугаар сард харин нэг иймэрхүү надад муу мэдээ байна. За гэхдээ ер нь бол үннийг нуунд арагдуулаад явах үнэн үг хатуу боловч тийм ээ хатуу боловч одоо үнэн үг шүү дээ. Яа юм байна. Тийм болохоор түрүүн эрүүл мэндийн хувьд би хэлсэндээ нөгөө сэтгэл сан би физиологи гэхээс сэтгэл санааны хувьд бол эрүүл мэнд нэлээд асуудалтай байхаар харагдаж байна. Тийм болохоор сэтгэл зүгээ засаараа гэж хэлж байсан. Тэгээд одоо ерөөхдөө бол яагаад ингэ сэтгэл зүйн хувьд маш их стресстэй, гунигтай эрүүл мэндийн талтай гараад ирсэн бол ерөөхдөө ингэ ойлгомжтой болж байна. Хайр сэтгэлийн асуудал адармаатай зүйлээс болж байгаа харагдаж байна зарим хүмүүсийн маань хувьд бол. За 7 дугаар сард 1 дугаарыг сонгосон хүмүүсийн маань ажил, карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг хараа. За эхлээд одоогийн байдлаар ажил төрөлгүй, ажил төрөл хайж байгаа хүмүүсийн ажил, карьер, мөнгө санхүүг ерөөхдөө хараадах юм.
За энэ сарда бол ерөөхдөө одоогийн байдлаар ажил төрөлгүй байсан хүмүүс маань ажил төрлийн хувьд нэг бус ажилд орох ч юм уу санал олдохна гэсэн. Зарим хүмүүсийн минь хувьд л за ямар ажил хийх үү, хаашаа одоо ажлын анкета өгж үзэх үү гэдэг эсвэл за юу хийж үзвэл мөнгөтэй болох вэ, ямар бизнес хийх үү гэд нэлээдгүй олон сонголтын дээр тулгарх нь байна л да, толгоонд ирэх баягтай. Яг юу барьж авч хийж яахаа мэдгүй учрыг нь олохгүй хэсэг байх боловч энэ сарда зарим хүмүүсийн маань хувьд бол ажил төрөлд орно гэсэн үг. Тодорхой хэмжээгээр өөрөө чин анд нөхөд ч юм уу эсвэл нэлээд удирдахч хүн өөрөө чи хараа за энэ хүн ерөөхдөө бол те ажил төрөлд доороо ажиллаад үзэхэд боломжийн хүн байна. Тийм болохоор энэ хүнийг ажилд аваад үзье гэсэн шийдвэрүүд бол гарах. Заримын хувьд бол 2-3 газар ч юм уу анкета бүглөөд ажилд орохыг хүссэн бол доороо иж 2 газараас ч юм уу захирлууд нь чи манад ажил тэнцлээ, чи манад ажиллаад үзье гэсэн гайхалтай саналыг авснаар одоо юу найс нөхдөд за манайхаа одоо зүгээр чи авч ил да. За манайхаа надад баяр хүргээрэй. Би ажилд орсон шүү гэж найс нөхдөд тэмдэглэх ч юм уу те тийм гайхалтай ад шаргалтай үйл явдлууд бол болох нь байна. Ерөнхийдөө бол хэсэг хугацааны турш бас өөр ажилд орохдоо бас зарим нэг хүмүүс нь бол нэг яараагүй байж магад зүгээр нэг хэсэгтээ нэг тайван амгалан амьдрий ажил гэж ядарч өөрийгөө зовоохгүй ингээд стрессээ дарах гэсэн байдлаар нэг хэсэг амралттай өнгөрсөн бол энэ сарда та нар минь энийг чих үү тэрийг чих үү энэ ч газар ажилд ороод үзэх үү гэд нилээн итэвхтэй сарууд өнгөрөх юм байна. За тэгээд ганц 2 ч юм уу те албан газрын захирлынхаа анхаарлын төвд орсноор ажил төрлийг бол тодорхой хэмжээр олж авч чадах нэ гэсэн. Тэгээд 7 дугаар сард ерөөхдөө бол мөнгө санхүүгийн хувьд бол хэсэг хугацаанд ч юм уу ажилгүй байгаа ч юм уу асуудалтай байсан мөнгө санхүү чинь огцом дээшлэн яагаад гэвэл нэлээд боломжийн бас ажилд орчих болохоор 7 дугаар сарда санхүүгийн тал дээр санаа зовхгүй болж ирэх нэ гэсэн. Санхүүгийн тал дээр санаа зовхгүй баснаас гадна найс нөхдөнд аригц цэнгэх зугаацах цаг завч олдох нь байна. Мөнгө санхүүнч бас бүртгэн байна гэсэн. За тийм байна. Тэгэхээр нэг дугаараа сонгосон хүмүүс маань 7 дугаар сард ерөөхдөө гайгүй яаж хийж байгаа ч юм уу ажил төрөлд орчин зарим нэг нь бол за ийм ч юм хийх үү ийм ч юм хөөх үү гэд за хуваарай бизнес хий гэж бас зарим хүмүүс бодож байгаа. Нэг дугаар сонгосон хүмүүс байна. Тийм бол чи өөрийнхөө босс нь байж чадна өөрийнхөө тий одоо ажлыг амжуулж хуваарай юмаа хийгээд тодорхой хэмжээр амжилттай ахиц дэвшилтэй явж чадхнаа хэрэг хуваарай юм хийхийг хүсэж байгаа бол хийгээд үүсгэхэд гэмгүй байна. Тодорхой хэмжээгээр болж бүтгэхээр харагдчих байна 7 дугаар сартаа. Окей. Та оракл карт. За зөвлөгөө юу вэ? Одоогийн байдлаар ажил төрөлгүй авсан хүмүүсийн минь хувьд бол оракл картаар хараад байгаа. Харахаа мартчих. За ерөөхдөө бол бити мөрөдөө тоглоом тоглож байгаа юм шиг эрсдэлтэй алхам хийгээрээ. Тэгэх юм бол нэлээд асуудалд орж магадгүй гэж харагдж байна. Жишээгээр би хэлсэндээ одоогийн байдлаар ажил төрөлгүй байгаа хүмүүс нэг одоо coin ч илүү юу илээ forex coin ч илүү арилжааны юм хийгээд үзээч гэдэг юм. За ажилгүй юм чинь хэдэн төгрөг аваад юм мөрөдөө тоглож мөнгөө өсгөхөд үзээч гэдэг юм нэг тийм хөнгөн хумгай байдлаар богино хугацаантай юм амархан хэлбэраараа мөнгө олох замыг бити эрэл хийлээрээ тэгэх юм бол маш их эрсдэлд орно. Ерөөд бол маш их санхүүгийн одоо асуудалд орох нь байж шүү. Тийм болохоор ерөөдөө шударгаар хөдөлмөрлөөд те явсан дээрээ гэсэн үг. Ерөөд бол үнгүй өгөөш юу гэвэл хулганы хавханд л байдаг гэж ярьдаг шээ. За буруу хэлчихгүй. Юу ч хэлдэг байлаа. За тийм байдаг. Ер нь бол амар хэлбэрээр мөнгө олно гэдэг нь угс цаанаас эрсдэл тодорхой хэмжээр хууран бэхлэлтийг даагуулж байдаг гэдгийг анхаараар. Тийм болохоор та нар минь ухаантайхан шиг байгаарэ гэж зөвлөё. Сая уулныг өнөө зүрццэн үг гэдэг чинь тэр нь орж ирээд алга болчлоо. Юу хулганы хавханд байдаг вүлээ. За залруулаад комент биччихээрэй. За тийм байна. Тийм болохоор хуваарь юм хийх гээд бас тэгээд хитрхийх мөнгө төгрөгийг coin mine ч гэдэг тиймэрхүү юмд оруулаад бас дэмэл санагдлаа шүү. За тэгвэл 7 дугаар сард 1 дугаараас сонгосон хүмүүс юм байна. Ажил төрөлтэй
бизнестэй хүмүүс маань ажил, карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ? Энэ гарнаас хэмж арай биш ээ. Нилээн л их ганцаараа тодорхой хэмжээгээр амжилтанд хүрэх гэж маш их хичээсэн байна. Нэг дугаарынх юм байна. Зарим нэг хүмүүс маань бол ажилтай болсовч ажилд ороод удаагүй сурж мэдэх зүйл их байгаа болохоор нилээн одоо ажилдаа амжилт гаргахын тулд нилээн төрөмгийн шийдэмгийн яаруу те хандлага гаргах харагдж байна. Бас яаралгүйгээр тодорхой хэмжээгээр тайван бас ажил төрөлтэй хандаад үзвэл яадаг юм бэ гэж үсээ. Иймэрхүү одоо нэг дугаар сонгосон хүмүүсийн маань хувьд бол ингээд юмд бол бууж өгдөг, хэцүүчсэнд яаж ижигээд ард нь гарах гад тэмцдэг чанартай хүмүүс бас байна. Тэгээд одоогийн ажил карьер чинь одоо өөрөө чинь одоо хүч чадал, хүчин чадал, хичээл зүтгэл, мэрэлтий чинь чиний захирлууд алтан байгууллага чамааг үнэлэх нь байна. Чамд цалингийн ч юм бол хангалттай өгнө, магадгүй илүү урамшуулж өгч магадгүй харагдаж байна. За ажилд өрлөдөг алтан байгууллагад ажилладаг хүмүүсийн минь хувьд бол тий. За үгүй бол хуваарай ч юм хийдэг ч юм уу бизнес хийдэг хамтардаг хүмүүсийн минь хувьд бол хамтарч боломжийн шин одоо бизнесийн хамтрагч олох тий гэрээ хэлцээр амжилттай хийх гайгүй мөнгө төгрөгийн хилэлцээр хийх гэрээ хийх тийм зүйлүүд бол харагдаж байна. За тэгээд бас зарим хүмүүсэнд гадагшаа дотгошоо явдаг эсвэл хөдөө орон нутаг руу явдаг ч маш их ийш тийшээ явдаг ажилтай ачаалттай хүмүүс минь харагдаж байна. Аз таны талд байх нь байна гэсэн үг 7 дугаар сард. Энэ удаа аз таны талд иргэн та азтай амжилттай байна. Таны хичээл зүтгэл тууштай байдал чинь 7 дугаар сард үр шимээ өгөн танд бол хангалттай хуримтлуулсан туршлага байгаа болохоор энэ сардаа багтаад ерөөхдөө ажил төрлөө одоо хэлэхэд бэлэн болсон, бизнесээ хийхэд бэлэн болсон байна. Тийм болохоор уршаа тимүүлээд байх хэрэгтэй байна. Таны өмнө 7 дугаар сар таацтай байна, ашиг орлоготой байх нь байна, ачаал ихтэй байна. Тэр хэмжээгээр ачаалч ихтэй байна, азтай ч байна, ашиг орлоготой ч байхаар харагдаж байна. За ажилд ороод удаагүй шинэ хүмүүсийн маань хувьд бол өдөр хэлсэнтэй шантралгүй байсан хичээл зүтгэлийнхаа үр шимийг бас хүртэн гэж харагдаж байна. Ийш зарим хүмүүсийн минь хувьд бол бас нөгөө нэг ажил төрөлд ороод удаагүй ч гэсэндээ маш их ийш тийшээ явдаг, томилтоор явдаг ч юм уу, хөдөө гадаад руу явдаг ажил бас нэлээд их яваад бас ядрах тэгээд зүдрэх ч юм уу тиймэрхүү хандлагууд бол байна. За тэгэхээр ямар нэгэн хийж байгаа ажилд стресстэх зүйл, проблем үүсэх, ядрах зүйл бол угаасаа гардаг амар ажил гэж байдгүй. Бид бүгд одоо надаар хэлэлтэхгүй бас мэдэж байгаа байхаа гэж бодож байна. Амттай амжилт, sweet success. Ер нь бол амжилт байна гэсэн үг. It's not difficult to get everything you want and enjoy it. Чиний хүссэн зүйлээ авах чинь тиймч
хэцүү биш байх болно. Чи хүссэн зүйлээ авах болно гэн. Түрүүний миний хэлснээр аз чиний талд байна гэж хэлсэн. Oracle card маань үүндээ тодруулж байна. Чамд амжилт байна. Чи хүссэн зүйлээ авахд бол тийм ч хэцүү байхгүй. Чи хүссэн зүйлээ авах болно гэж хэлж байна. За тэгэхээр нэг дугаарынхын минь хувьд бол ерөөхдөө ажил төрөлтэйч бай, ажил төрөлгүйч бай хүмүүсийн минь хувьд 7 дугаар сарын ажил карьер мөнгө санхүүдээр бол ер нь нэлээд гайгүй бууж байна. Гагцхүү зарим нэг зүйл хайр дурлалын тал дээр асуудлууд бол байсан та. За тэрийг бол өмнө хэлсэн баха гэж бодож байна. За тэгээ ерөөхдөө бол гайвэ. Баяр хүргэе. Ажил төрлөө амжуулаад явах нь амжилт байна, мөнгө төгрөг байна. За ингэж бууж байна. За ингээд нэг дугаарыг дуусгая. За 2 дугаараа сонсон хүмүүс минь таарад уншлахтаа тавтай морил. За эхлээд бид нэр сахиусуудын зөвлөгөө болоод 7 дугаар сар таны эрүүл мэндийн ерхий төлөв ямархуу байх вэ гэдгийг харцгаая. Дараа нь хайр дурлал ажил карьер мөнгө санхүүг детальчж харна. Мөрөөдөгч шинэ эхлэл өөртөө итэг өөрхөн айдсыг түлхэж push your fears aside and take a leap of faith. Өөрхөн айдсыг өөрөөсөө холдуулж түлхэж итгэлийн очийг аваарай гэж итгэлийн оч. Ерөнхийдөө бол шинээр ихэл өөртөө итэг итгэл үнэмшилтэй бай, айдсаа даван тул, айдсаа холдон горих мөрөөдөгч бай гэж сахиусууд маань зөвлөж байна. Цаансаал надад нэг юм 7 дугаар сард 2 дугаархан минь гайхалтай байх юм шиг санагдаад байна. За тэгтээ харъя. Эрүүл мэндийн хувьд бол за 7 дугаар сард эрүүл мэндийн хувьд бол 2 дугаарынх маань хувьд бол зарим хүмүүс эрүүл мэндээ ихэд анхаараатай юу хэмтэй. За айгүй эрч хүчтэй фитнес даваа, жимд явъя те. Одоо ер нь айгүй гойлог битээ болоо, гой битээ болъё гэж нэлээд эрч хүчтэй байх нь шинээр ч юм уу гоо сайхандаа эрүүл мэндэд анхаарах болохоор иймч зүйл хийгээд үзээ, тиймч зүйл хийгээд ижээ. Тиймч одоо курстэй хэмжээнд яв, тиймч бүжгийн хичээлтэй яваа. Эсвэл жимд яваач гэдэг юм. Ер нь бол нэлээд амар эрч хүчтэй цоглог байх нь байна. Гэхдээ нэг зүйл дээр анхаар альва юм тунгийн тааруулна гэж байдаг. Би юу гэдэг нэг гэхээр жишээ нь чи одоо ингээд зүрх судасны асуудалтай ч юм уу те ингээд тийм хүн байлаа гэхэд хитрхийхтэй шууд айгүй өөртөө огцсон бие бэлтрийн спортын ачаал өгөөд өөрийгөө эрсдэлд оруулах аюултай байдаг. Эсвэл ингээд өдөр болгон заримдаа фитнест явъя л да жишээ бодъё. Тэгэхээр нэг өдөртөө 1 цаг ч юм уу 40 минут ч юм уу бие халаалт хийгээд хичээл шаардлагатай бол илүү улаарч тараад 2 цаг хийгээд 3 цаг хийгээд дээрэс нь бүр хоолоо бүр хитрхий их хорч сойгоо те турна гэд бүр амар өөртөө ингээд хүчтэй богино хугацаанд маш өндөр үр дүн гарах гэж алхам хийсний улмаас 7 дугаар сард эрүүл мэндээ муутгаж магадгүй харагдаж байна. Ер нь бол зарим нэгнийхээ хувьд бол тунгийн хэтрүүлснээрээ асуудалд орохоор харагдаж байна. Тийм болохоор эрүүл мэндэд анхаарч болно, ирч хүчтэй байж болно, дасал хөдөлгөөн хийх юм зөвлөлтөө хэтрүүлж болохгүй шүү. Үгүй бол бэртэж гэмтэх юм эрүүл мэнд чинь муудан шүү гэж сахиусууд бас зөвлөж байна. Ер нь бол нийл ирч хүчтэй л ундарсан байхаар харагдаад байна. За тэгээд үүнийг л ойлгож ухаарчих юм бол 7 дугаар сартаа бол эрүүл мэндийн тал дээр бол айгаад байх зүйл бол байхгүй. За тийм байна. За 2 дугаар сонсон хүмүүс минь синглчүүд минь хайр дурлалын 7 дугаар сард ямар хөө байхаа харцгаая. Зарим хүмүүс маань салаад удсан ч өнгөрснөөсөө зууралтаад байх, өнгөрсөнтэйгээ зууралтаад байх
шинжтэй хараад иж байна. За дахиад жоохон тодруулах юм. За үүн дээр бол би нэг дахиж нэмэлт хүзэр бол татахгүй. Удаан хугацааны турш 2 дугаарыг сонгосон хүмүүсийн минь хувьд бол энэ өнгөрсөн хайр дурлал, өнгөрсөн амьдрал дээр ерөөсөө гацаад хөдөлж өгөхгүй харагдаж байна гэсэн үг. Ерөөсөө хуучин нөхрөө, хуучин эхнэрээ, хуучин найз нөхнөө мартаж чаддгүй. Салаад ууцсан ч гэсэндээ өнгөрсөнтэйгээ зууралдаад байдаг юм. Тэгэд үргэлж заримдаа хэрэг би буцаж очсон бол хэрэг би тэр үе тийм шийдвэр гаргасан бол энэ хэрэг би тэгсэн бол гэ дандаа ингэж бодож шаналж байгаа харагдаж байна гэсэн. За ерөнхийдөө бол нэг 2 дугаарынхан маань синглчүүд маань 7 дугаар сарда хостой болохгүй романтик харилцаанд бол орох хүнтэйгээ бол уучлахгүй харагдаж байна. Гэтэ яг хаа сэтгэлээр унахгүй штэ эн чинь нөгөө нэгэн сарын штэ ганцхан сарын ерхий төлөв байдлыг харж байгаа болохоор чи илүү юун дээр анхаарах вэ гэхээр өөрийнхөө юу хүсэж байгаа болон сэтгэл санаа эрүүл мэнд юу байдаг амьдралынхаа одоо утга учирыг олох амьдралынхаа тэнцвэрийг олох балансыг олох тал дээр илүү анхаармаар байна. Дандаа өнгөрсөндөө амьдраад баймааргүй байна гэсэн үг. Урагшилж чадахгүй харагдаад байна ерөөсөө. Салсан найз залууга нөхрөө салсан эхнэрээ салсан найз ингээ бодоол яваад байдаг. Ерөөсөө урагшлахгүй байна. Тэгэхээр энийг болоод ерөөхдөө амьдралын яг хэвийн урсгалаар нь яваад шинэ хүн болж амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол 7 дугаар санд хэрэг та энэ сэтгэл зүйн тал дээр анхаарч чадах юм бол та дахин төрөх бол гэсэн. Таны амьдралд шинэ өвд хаалга нэгдэнэ. Ялангуяа хайр дурлалын тал дээр хэрв энэ сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадах юм бол шүү. За тэгтээ нэг 2 дугаарын минь 7 дугаар сартаа бол хосын харилцаатай бол хүмүүстэй уулзрахаар бол ядчил романтик харилцаатай байх. Хааны болзоонд явах хүнтэйгээ уулзрах магадлал том бага харагдаж шүү. Үүн дээр анхаараарай. За тэгвэл одоогийн байдлаар хостой хүмүүс маань 7 дугаар сарын ерхий төлөв байдал ямар байх вэ? Хосын харилцаа ямар байх вэ гэдгийг харъя. Хэрэг өнгөрсөн үед ч юм уу хэдэн хоногийн өмнө хэдэн 7 хоногийн өмнө ч юм уу хоёрын харилцаа нэлээд асуудалтай байсан бол энэ сартаа ерөөхдөө асуудлуудаа шийдвэрлэн харилцаагаа илүү улам сэргээж гал халуун байлгахын төлөө тодорхой хэмжээгээр арга хэмжээ авна гэсэн үг. За тэгэхээр их нэрчин ч юм уу нөхөр чин найз охин чин найз залууч юу ч бай тодорхой хэмжээгээр одоогийн байгаа гэр бүл хосын харилцаан дээр илүү их халамж үзүүлэнд тодорхой хэмжээгээр мөнгө санхүүгаар ч юм уу хамтарчаа бас одоо юу хэмдэ мөнгө санхүүгаарч туслана сэтгэл зүрхээрч туслахыг хичээхээр харагдаж байна. Хоёрын харилцаа гэхдээ заримдаа өмнөхээр ийм асуудалтай байж чаддаг. Хоёр бинийг зовоодог ч юм стресстүүлэх зүйлүүд бол гаарналтай гарддаг юм байна. Гэхдээ хэцүү байсан ч гэсэндээ хоёрын хосын харилцаагаа 7 дугаар сарда даван туулна. Харилцаагаа тодорхой хэмжээгээр дараагийн шатанд гаргах яаж ижигээд сөрөг асуудалтай байсан ч гэсэндээ учир зүгээ
олохыг бол хичээхээр харагдаж байна гэсэн үг. Асуудлуудаа илүү шийдвэрлэх тал дээр хостой хүмүүс маань 2 дугаараа сонгосон хостой хүмүүс маань илүү 7 дугаар сартаа анхаарна гэсэн. Үүнийгээ ч тодорхой хэмжээгээр гайгүй хэрэгжүүлж чаднаа. Нэг юм үйл ойлголцол байгаад байдаг шүү дээ, тий. За нэг сарын өмнө 2 3 сарын ч өмнө юм уу. Хоёрын хосын харилцаанд юм адармата зүйлэр байсан бол яаж хийж байгаа л нэг учир зөвөө олоод явчихна гэсэн салалт байхгүй айхтар тийм хурц хосын харилцаа бол 7 дугаар сард өрнөхгүй хэвээ явагдана адармата зүйлүүдээ ингээд шийдвэрлээд явчаар харагдаж байна гэсэн. Хоёрын дунд бол бас нэг юм ярилцах зүйл дутаад байл да. Магадгүй нэг хоорондоо ажил төрөл ч юм уу хүүхд шуухт гээд олигтой сайн ярилцаж чаддгүй байдаг бол 7 дугаар сард ер нь бол нэлээд хоолойн хүрд нэгдэн, хоолойн чакра нэгдэн гэсэн үг. Тэр нь юу гэхээр бодож санаж байгаа хоёр биендээ нуулгүй яриад тэ асуудлуудаа шийдэхээр 7 дугаар сар бол харагдаж байна. За тэгээд айхтар сүр зүйл 7 дугаар сард бол хостой хүмүүсийн минь хувьд бол хайр дурлалын тал дээр бол алга харагдаж байна. Би тийм айхтар хүчтэй зүйлийг, муу зүйлийг бол мэдэрсэнгүй. За 7 дугаар сард 2 дугаарх юм байна. Одоогийн байдлаар ажил төрөлгүй байгаа хүмүүс юм байна. Ажил карьер мөнгө санхүүгээр ажилтаа болох нь мөнгө санхүү нь хэр байх вэ гэдгийг харцгаая. Ой, юу болж байна? За нэг хараатгая. Би нэг жоох удаа яриад байна уу юу? Цаанаа тавьсан энерги аяа минь тайвшруулах тийм зорилттой сөрөг энергийг арилгахад тусалдаг ая болохоор би нэг юм өөрөө нэг юм айгүй тайван унтаа манараа байдалд ороо явчих болохыг. Бүр нэг тайван тухалцсан сууж шүү дээ. Ай. За одоох юм биш шүү. Энэ биш. За харагдах юм. Ямар их гарч байна. За одоох. За ажилд орохыг маш их хичээн мөнгө санхүүгөөч нэлээд сайжруулахыг хичээх боловч 7 дугаар сард нэг л өөдтэй болж өгөхгүй нэ. Дотны хүмүүстэйгээ хамтарч юм хийх ч юм уу. Дотны хүмүүс ч бас тэ хоёлаа ийм хий энэ газар ороод үзэж гэдэг юм уу бас нэг юм тодорхой хэмжээ өөр чинь тусалж дэмжих зүйлүүд бол гарan тэгтээ ер нь асуудалтай гэсэн. Нэлээд удаан хугацаанд за нэлээд удаан ч байх хөтэй нэг хэдэн сар ч юм уу тэ нэг ажилд хөрлөхгүй өөргөө яг юу хүсэж байгаа ямар ажил хийхээ ойлгохгүй яаж мөнгө төгрөг олж амьдралаа сайжруулахаа ойлгохгүй явсан хүмүүс маань бас энд харагдаж байна гэсэн. Үүний бол бас ер нь асуудлаа шийдэхэд бол дахиж бодъё ч гэдэг юм уу. Ийм байдлаар яваалаа. Тэгээд ер нь бол асуудалтай. Гэтэ 7 дугаар сард асуудал чинь дуусах боломжтой гэсэн. Ажилд орох бас боломж байна. Гол нь эрэл хайгуулаад сайн үргэлжлүүлээрэ бити шантраараа бити бууж өгөөрэй. Ерөнхийдөө төвчээртэй байж ижил уршаага тэмүүлээд байхыг би 7 дугаар сард зөвлөж байна 2 дугаарынхаа. Төвчээрийн цаана одоо амжилт бол мэдээж байгаа. За яг ерөнхийдөө хурдан ажилд орох юмсан хурдан бас сургууль соёл бас хамааралтай л да. Сургууль соёлоо төгсөх юм ч юм уу гэдэг юм нэлээд асуудалтай байна. Гэтэ 7 дугаар сар таны проблемууд тодорхой хэмжээгээр дуусгар болно. Магадгүй 8 дугаар сар танд ажил төгрөл олдох мөнгө санхүүчин дээшлэх боломж бол гарч ирэх магадлалтай. Яагаад тэгэхээр 10 бол бас дуусахын тоо байдаг. Таны
зовлон утахгүй дуусгах болно. Жохон төвчээртэй байхыг сахиусууд танд зөвлөж байна. Илүү өөрийнхөө дотоод хүндээ анхаарч юу хийвэл яавал санхүүгөө сайжруулах, ямар ажилд орвол илүү ад жаргалтай ч юм амжилттай байх вэ гэдэгт сайн тунгаан бодохыг танд сахиусууд зөвлөж байна. За Oracle картаараа зөвлөгөө харъя. За үнэн шударга байдалд жинхэнэ найзын найз нөхөрлийн харилцаа болон үнэн шударга байдал бол хамгийн их үнцэнтэй чухал зүйл юм аа. Чухал бас үнцэнтэй зүйл юм аа. Найз нөхдөдөө бас нэлээд шударга үнэнж байгаараа гэж зөвлөж байна. Тэгэд би түрүүлсэн шүү дээ, дотны хүнтэйгээ хамтарч юм хийх ч юм уу, эсвэл дотны хүн чинь чамд тулсамжийн гараа сунганаа тэ ажил төрөлд орох талаас ч бас санаа тавихаар харагдчих байна гэж хэлсэн байгаа. Тийм болохоор бас найз нөхдөд этгээд үзээрэй. Бас тэдний тусламжийг авахтаа бити ичиж санаа зовоорой гэж хүсье. За тийм ээ. За тэгвэл одоогийн мэлээр ажил төрөлтэй хэвийн хүмүүс маань 7 дугаар сард ямар хөө байх вэ? Ажил карьер мөнгө сахуу. Одоогоор ажил төрөлтэй ч гэсэндээ ажлаа салмаар шин зүйлх юм бэ. Өөр тийшээ явмаар мэдрэмжийг 7 дугаар сард авах нь. Яагаад? Ер нь шин зүйлийг эрэлхийлэхийг нэлээд хүсгэнэ. Шинэ ажил, шинэ карьер, шинэ сургууль соёл. Тэ. Бүх зүйл чамаас хамаарна. Чамд хийж хүссэн зүйлээ хийж амжилтанд хүрэх бүх нөөц бололцоо бол чамд байгаа. Гэтэ 7 дугаар сард яг ямар тийшээ юу хийх, ямар чиглэлээр ажиллах, ямар зүйл хийх, юу хүсэж байгаа ойлгож чадахгүй, шийдвэрлэхгүй байсан хэвээрээ байх нь. Удаан хугацааны турш бас төлөвлөсөн төлөвлөгөө бас байна. Тэгээ ийм бай. Надад 2 төрлийн гаргалгаа байна. Зарим хүмүүсийн маань хувьд бол одоогийн хийж байгаа ажил нь нэг л тийм ажил дээр үлдэхүү эсвэл өөр шин зүйл эрэлхийлэх үү гэдэгтэр сайн шийдвэр гаргаж чадахгүй хэсэг эргэлцэх нь ерөөдөө бол ажлаасаа гараад зоригтой алхам хийгээд явбал яг одоогийн хийж байгаа ажил таалдахгүй бол санаа зовлтгүй чамд өөр ажил бол олноо гол нь чи шийдвэрлэж чадахгүй байж болно. Гэхдээ ажлаасаа гарлаа гэхэд шинэ ажилд орчно гэсэн үг. Зарим нэгэн хүмүүсийн хувьд бол ажил дээр нэг санаа сэтгэл нийцгүй ажлаасаа гарыг гэж бодсон ч энэ ажлаа нэлээд удаан хугацааны турш ажилласан болохоор шийдэж чадахгүй байл. Чиний газар 5 жил 6 жил ч юм ингээд ажиллаад явцсан болохоор шин зүйл эхлүүлэн ажилласаа харангууд өөр албан байгуулах ч юм уу өөр ажил хийн гэхээр санаанд нь ерөөсө төсөөлөгдөхгүй бол бас юм эргэлзээ үүсээд байна. Тэгээд 7 дугаар сард бол хэлэхэд бол тэ хэрвээ чи шийдээд явах юм бол суусан цэцнээс явсан тэнийг дээр гэдэг баримтлалаар явах юм бол чамд энэ ажлаасаа нийцэхгүй байгаа гэвэл гарах юм бол ажил бол олдноо. За тэгээд ажлаасаа гарахыг хүсэхгүй байгаа хүмүүс мань байгаа бол 7 дугаар сард ажлаасаа гарахыг хүсэхгүй байж болно. Одоогийн ажлаа бол хийгээд хэвийн хэмжээнд бол аваад явна. Яг уу. Заримд бол үнэхээр бүр ажлаасаа гараад өөр ажил хайгаад олоод орчин зарим бол тухайн ажил дээр эргэлзээд хэсэг гарна гэж бодсон ч тухайн ажил дээр тунаад үлдэхээр харагдаж байна гэсэн үг.
Ажлаа одоогийн хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол амжилттай байх нь бүх зүйл чамаас шалтгаална. Чамд нөөц болцоо бүгд байна гэж сагсууд байна хэлээд байна. Ерөөхдөө нэг ихэнх ч юм уу да нэг энэ газар удаан ажилласан болоод байсан юм чи өөр ажилд орох гэж яраад яах вэ гэл эргэлзээл нөгөө байр сууриндаа нөгөө ажил дээрээ байгаад байх нь. Ажил карьерийн хувьд бол тушаал ахих ч юм уу энэ сарда илүү дээшлэх хандлага болно их алга байна. Мөнгө санхүүгийн хувьд бол хэвэн явагдана. Авдаг цалингаа авал авдаг цалингаа авал хийдэг ажлаа хийгээл явахаар харагдаж байна гэсэн. Зарим ч шийдээд ажлаасаа гараад явчих нь байна тэгээд санаа зовлтгүй ажил төрөл олоод хийчнэ. Энд яагаад яа юм бэ? За ерөөдөө бол хүсэх юм бол нэлээд society буюу олон нийтийн хувьд бол гайгүй өндөр үнэлгээ авч боломжтой амжилтанд хүрч болохоор харагч юм. Гэтэ ийм бас тийм хитрхи онгорооч юм уу те ийм их юм дэ өөртөө ирдсэн бити байгаарэ гэж зөвлөж байна.